Дэлхийд даяар COVID-19 вирусын цар тахалтыг дээд сэтгэл санаа жоохон таагүй өмнөдөө самуунтай байгаа ч гэсэндээ би эргэн тойрондоо өөрийнхөө хамгийн дуртай зүйлийг зориуд ингэж цуглуулж, тойруулж, хүрээлүүлж өөртөө ийм бэлэг барьж авсан үзэгнүүдээ чагсааж байгаа 4 сарынхаа төлөлтийг хийх гэж байна. Тэгэхээр энэ хөл хорой цаашид ч гэсэндээ үргэлжлэх магадлалтай байгаа учраас ер нь энэ хугацаанд өөрийгөө хөгжүүлэх тэр болгон хийж амжуулж чадахгүй байсан зүйлүүдэд гүйцэж амжуулах юм сайхан боломж олдож ийн гэж бодож байна. Ер нь тэгээд өөртөө бас цаг гаргаж бас хүн шүү дээ би чинь анхаарал тавих нь их чухал байдаг. Тэгээд танилцсан чи гайгүй юм бэлээ гэд гэрийнхнийгаа ярьдаг шиг бас өөртөө танилцах хэрэгтэй. Би хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ насарж байхдаа бүр өөрийгөө мартсан хүн гэдгээч оошоохоо болчихсон. Өөртөө хийвгүй харцдаг байжгаад тэр дутагдлаа бол залруулсан юм аа. Тэгээд өөрийнхөө дуртай зүйлийг нээж илрүүлдэг, бүр хайдаг, өөрийгөө баярлуулдаг болсон. Мэдээж бол хэмжээ хязгаартанд байрна л та. Дандаа баярлаад явна гэж юу аах вэ? Тийм үстэй. Хаяад өөлөх шаардлагатай юм дээр үйлэн штэ. Тэгэхдээ дэр нь ч гэсэндээ хэмжээ хязгаартай. Босч ирэл зүтгэн шүү дээ амьдрал нэгэнтэй тэмцэл юм чинь. За тэгэхээр энэ дүрдэг хөрхөн үзэгнүүд аваад туршиж үзгээд бих хийж агаад битсэн чи цэнкэр бих таарсан учраас өөр ирэхгүй л энэ цэнкэр өнгөрөө халтраад орчлоо. Ууг нь энэ сар би бас жоохон цоглог тийм улаан ч юм уу, ногоон ч юм уу тийм өнгөөр бас чимэглэе гэж бодоод тэгээд наалт авахтаа тэр авсан наалтууд дотроос сонголт ихтэй иймэрхүү хөргөн ургамал хөргөн охтуудын энэ наалтуудыг сонгоцсон байсан. Тэгээд тэрэн дотроос цэнхэр өнгө давмгаалсан ийм наалтуудыг сонгоод дэвтрээ чимэглэж байна. Тэгэхээр бид мөрөөдөж эхлэхэд бол цаг хугацаа, нас бол ямарч нөлөө байхгүй. Хэзээлэл хизээ бид шин зорилтыг төвшүүлж, хэзээлэл хизээ бид мөрөөдөлтөд хүрч болно. Тийм болохоор 4 сарыг өөрийгөө хөгжүүлэх мөрөөдөж исэн боловч амжуулж чадахгүй байсан зүйлсээ амжуулахад бас ашиглаараа гэж та бүхнийг уриалмаар байна. Тэгээ би нүүр хуудсандаа хэрэг агуу зүйлийг хийж чадахгүй байгаа бол жижиг зүйлээ ч агуу байдлаараас хийж болно гэдэг энэ Наполеон Хилл гэдэг хүний хэлсэн үг гэж татсан. Тэгээд энэ сайхан сарыг бүгдээрээ өөдрөг, эерэг хандлагаар Монголдо эрүүл сайхан өнгөрөөе гэж уриалж байна. Би өөрийнхөө зорж тэмүүлж байгаа, хийхийг хүсэж байгаа ажлуудаа эдгээр хуудаснуудад талыг нь дүүргээд дахиад нөгөө талыг нь цаашиж гисэнтэй бичгээр бэлтчихлээ. Тэгээ сошиал хэвлэл мэдээлэлэр ч гэсэндээ идэвхтэй байхаар шийдсэн. Тэгээ таныг ч гэсэндээ сайн сайхан төлөвлөгөөтэй зорилготой амьдралд уриалж байна. Танд амжилт хүсье. Баяр таа.